үнэ хэлэхэд хэрвээ та үүнийг хараахан хийгээгүй магадгүй хоёр шалтгааны үйл масал тэр байх. Цаг хугацаа мөнгө эсвэл заримдаа харил. Харин өнөөдөр би танд энэ мөрөөдлөө бодит өгөх энгийн аргыг харуулах явах. Намайг дагаад өрөвчөрөө. Би та улаан хүн шиг илүү их аялж шин соёлуудыг нээхийг мөрөөддөг гэдэгт итгэлтэй байна. Магадгүй та өвлийн бүр төгжилд орох, эрхчлөөгүй байх, урам хугарах, мөрөөдлөө үргэлж хойш тавих зэрэгт залхаж байгаа бах. Би ч бас ийм байдалд байсан. Намайг нэгтий гэдэг. Би 29 настай, гэр бүлтэй, аав хүн. Харин жилийн өмнө надад маш усан мөрөөдөл байсан. Аяллаа суралцах, өөрөөр амьдрахыг хүсдэрээс. Гэтэ бодит байдал гэвэл өдөр тутмын амьдрал маань гацсанасан. Их ажил, бага эрхчлөө, илүү ихийг хүртэх ёстой мэдрэмж. Гэтэ яаж хүрэхээ мэдэхгүй. Тэгээд би амьдралыг минь өөрчлөх нэгэнтээ үржилсэн. Янх хуваалцах зүйл маань надад 40 гаруй орноор аялах, 100% мобайл дижитал бизнесээ баяуулах боломж олгосон. Хамгийн гол нь цаг хугацаа санхүүгийн эрх чөлөөгөө эргүүлэх боломжийг олгосон. Та юу гэж бодож байна? Би аяллаа мэрэгжилтэн баавал дигитал бүтээв тоож байгаа юм. Энэ санааны өвчгөл нь хүн бүрт хүртээмжтэй. Би олж мэдсэн боломж маань 2013 онд байгуулагдсан хувийн аяллаа клуб болох MWR Life гэх компанид тулгуурлагдав. 10 гаруй жилийн туршлагатаа дэлхийд даяар 600 мянган гаруй үйлчлүүлэгчтэй жилд 100 сая гаруй $1 орлоготой өдөр бүр энэ аяллаа клубээр дамжуулан мянган гишүүд мөнгөө хэмнэж байна. Истэ юм бүгд шүү. Ийм клуб өөрийн гэсэн өөрмөд зүйлийг бүтээсэн. Дэлхий дээр цорын ганц өөрийн хиймэл оюун ухаантай аяллаа платформыг бий болгосон. Хэдхэн секундын дотор та бүрэн аяллаа зохион байгуулж хэдэн зуун евро хэмнэх боломжтой. Мөн Загцлийн хамгийн том тоглогчд болох MSC, Costa, Ticketmaster болон Agri, Yata, Etua, EO2, Францын түншэм товчхондоо бад бүх хөлөн зөвшөөрөгдсөн шинэлэг. Манай платформ иймэрхүү харагдаж байгаа бөгөөд та өнөөдөр хэрэг хэмнэлт гаргаж чадахыг өөрөө хараарай. Travel Advantage платформд 5 дам орон нөө. Дэлгэц дээр харж байгаачлан та програмын саналуудыг бүх үйлчлэгийг олгох. Өнөөдөр бид хоёр онцгой хав руу анхаарах хандлагатай. Техник нь AI Trip Planner юм. Та өөрөө зохиох боломжтой юу? Хэдийн төвшөлтөд 20 секундээс бага хугацаанд 2 сая гаруй чиглэлээс бүрэн аялал зочдгуудад нийслэлийг үйл ажиллагаанд суулгах боломжтой. Мөн танд хэдэн зуун бүх хэдэн мянган еврогийн хэмнэлтийн хаваа. Өнөөдөр бид шоугаар авчирч Майами, 2 сарын доллароос ангураа хоо. Тэр яагийн их насууд та хаашаа хийж явах вэ? Өөрөөр аяг техникийн явах. Жишээ нь хоёр хүн бүрдээ таны төсвийн хэмжээ баг дунд дэсвэлүүнд зөвдөг зүйл асуудал. Таны хамгийн дуртай үйл ажиллагааны чиглэл юу вэ? Жишээ нь усан завьар аялал, экстрим спорт, хотын аялал, соёлын аялал, ерөн бүх төрлийн ихтэй зүйлс. Тэгээд би хайх гэдэг юм. Хата хэдэн секундд Майамиг аялах гэдэг. Манай хиймэл оюун ухаан яг удаа биелсэн. Майами бүрээ отын дижитал зүйл one day газрын зүйл бүх зөвчлөлтүүдэн дан эсвэл хэдэн захиалах болон нэг долоо хамгийн бүрэн аялын маршрутууд. Эхний өдөр тэтгэл үйл ажиллагаа болсон. Майами хотын дээр 500 400 цаг. Тэрээр ямар нэгэн ажиллагааны талаар хэдэн minuut явуулсан өөр дээр дарлаа. Тэр үед та тухайн үйл ажиллагаа болсон бүх үйл ажиллагаа юу багцсан талаар чарах болно. Юу хэлэх вэ? Үйл ажиллагааны үешид бүрээр тайлбарласан мэдээлэл болон хамгийн чухал нь энэ үйл ажиллагааны талаар янз бүрийн сайтад бичсэн хэрэглэгчдийн сэтгэлдлүүдийг харах боломжтой. Бид хайртай эргээд хацаа. Бидний санал болгох он төрлийн үйлдэж таваа. Нэгдүгээр өдөр 20 өдөр төрүүлсэн зүйлэл канал гэсэн юм. Жишээ нь усан замтай аялал, хоолны цэгийн явган аялал. Гурван өдөр, дөрвөн өдөр хэмнээд Инглисээр амтсан дагаагийн хэлбэг. Одоо зочид бүдгийн танаас би 45%, 43%, 43%, 49% хүртэл хэмнэлттэй гэсэн. Хэрвээ би Elser Hotel Miami-г онцлол энэ зочид будал интернетээр 2 хүний 7 хоногийн 2814 евро. Харин бидний ердөө 1700 евро. 2 хүний 1,700 тавтай. Ингээр бид 1888 евроос илүү хэмнэлт өгөх би тавхан энэ платформ дээр бот ажиллаж байна. Тэр бид одоо энэ олон нийтийн платформ дээр байна. Яг тэрхүү зочид бүгд Майами яг ижил байна. Энэ платформ дээр яг зочид бүгд 2 хүний 7 хоногийн 2192 евро. Тэр нь 630 евроны татвар хурамчтайгаар нийт 2822 евро болж байна. Харин манад та үнийг 2 хүний 1,7 хоногт 1736 евроор авах боломжтой.
Мэдээж хэрэг энд нэгээс 5 онцлог зочдлуудад байна. Танд тохиолдож интернет сонгоцтой тань сонс. Мөн мэдээж дахин сануулъя. Энэ би Майамиг жишээ байна. Танд 2 сая гаруй очих боломжтой гарч би. Одоо би өнөөдөр тантай хуваалцахыг хүссэн 2 дахь давар байна. Энэ нь амьдралын туршлага хэсэг юм. Life Experiences гэдэг энэ компанийн бүтээн аяллаа багц. Танд хамгийн багадаа 4-5 удаа зочдлуудад түрүү бятны жишээнд үйл ажиллагаа өвгөн цайг хэсэг багтаасан бахыг харж байна. Гүр нийгмийн Life Experience өөрөө багтаамжтай өөрнөд байдаг. Жишээ нь яг одоо манай тусгай зарим юм. Думай, Маракеш, Казулун, Тинтинэ, Малага, Мексик, Малайз, Агадир, Пунта Кана, эсвэл бүр Страсбург, Орландо, Лапсан, Мондреал, Ром, Рио зэрэг. Риогийн карнавалд очих хинч мөрөд гэж юу? Бидний аялал бас өөрөөр тамирууд рүүж бидний аялал нь зөвхөн таун юм. Энд өөртөө нэг юм хэлдэг. Урамшуулсан яана, энэ хэрэглэгч яана. Маш хайр харбу. Энэ таны гişүн байгаа. Нэг оноо. Тэр эндээс би өмнөсийнхөө үнийн 300 доллар хассан. Өөрөөр хэлбэл Риогийн карнавал аяллын төлбөр дөнгөж 3 доллар төлөв. Энд одоо би баг. Life experience гэдэг нь бүх дэлгэрэнгүй мэдээллийг авах болж байна. Энд бид 5 хоног 4 шөнийн байр бүх өглөөний цай багтсан бөгөөд энэ зочдлуудад дээд сэргээлийн өрөөнд байрлана. Prodigy, Santos Dumont, Bayouш. Мөн та олон зүйлсийг авах. Бусад дэлгэрэнгүй мэдээлэл зочдлуудын зөвлөж бий. Мөн өдөр бүрийн аяллаа маршрутыг ханддаг. Бүх зүйл бичсэн даа. Хэрвээ би энэ жишээ захиалга хийх эсвэл энэ захиалга би захиалгын хийлийн хөрсөн үгээр тэндээсээ алдартай оног ашиглах боломжтой. Үнэн хэрэглэгчийн оног хаасан тухайлбал нийт хэрэг хүлээлт зүүн 345 евро. Life Experience гэдэг италиан манай дүүгээ би өтөр багсан баг. Эцэг хэрвээ би манай технологийн руугаар тавьсан байгаа Занзибар түүний зэрэг өрөөний өөр агуулж хэрэглэж байна. Cancun, Jordan, Reykjavik, Sardini зэрэг олон өөр чиглэлд явах боломжтой. Дунжаар сар бүр 3-5 шин Life Experience чиглэлүүд гарч ирдэг. Гэхдээ үүнээс илүү хүчтэй зөв бий. Та энэ крүүбийг бусдад санал болгож үзтээ. Аялал жуулчлал бол хэдэн тэрбум долларын дэлхийн зах зээл. Олон мянган хүний өдөр тутмын амьдралыг аль хэдийн өөртөлж буй хиймэл уян ухааны технологи. Өөрийн дижитал бизнесээ хэлбэр богоод олон улсад бий болгох боломж. Ловчондоо бид дэрхийн дугаар нэг аяллаа клуб болон дижитал боломжийг бүтээж байна. Зүгээр клубыг санал болгосноор та шууд комисс авах, хурдан бонус хүртэх, үлдээдэл орлого олох, бүр автомашины бонус хүртэл авах боломжтой. Энэ мал хүн бүрт хүртээмжтэй давтагдах боломжтой байдлаар бүтээгдсэн бизнес. Та зөвхөн платформыг санал болгосноор бүтээц дотроо төрөл бүрийн бонус авах боломжтой. Нэгдүгээр орлогын их өсвөр бол хэрэглэгч татах юу гэж. Та клубт нэг гишүүн санаа болгосноор $80 орлого олох юм. Энэ бонус өсөх боломжтой бөгөөд та платформд санал болгосон нэг гишүүн тутамд $200 хүртэл авах боломжтой. Хоёр дахь орлогын их өсвөр бол хурдан ихсэх бонус юм. Эхний 21 хоногийн дотор хэрвээ та платформд 6 хэрэглэгч санал болговол компани танд $450 бонус олгоно. Төсөөлөд үзтээ эхний 21 хоногт 6 үйлчлэгч санал алгалаа хийж. Энэ үйлчлүүлэгч татах шимтгэлүүдтэй нийлээд эхний 21 хоногт нийт $930 орлого болох юм. Гурван хорлын их үсвэр бол манай автомашины бонус. Таны хэрэглэгчийн портфолиод ердөө 50 гишүүн байхад компани сар бүр $500 бонус олгоно. Машин түрээслэх эсвэл лизингээр авах. Одоо хамгийн чухал нь ойлгох ёстой зүйл бол миний портфолио юунаас бүрддэг вэ? Жишээ нь зураг дээрээс харж байгаа нь би өөрөө 3 хүнд энэхүү платформыг санал болгосон гэж үзье. Тэгээд тэр 3 хүнч бас өөрсдийн мэддэг аялал дуртай эсвэл нэмэлт орлого олохын хэсгийг хэд хэдэн хүн санал болгодог. Миний хэрэглэгчийн портфолио нь миний шууд бус санал болгосон хүмүүсээс бүрдэнэ. Тэгэхээр би тамийн гишүүнд хүрэхэд миний $5,000 бонус баталгааж. Дөрөвт хорлогын их үсвэр үлдэгдэл олвоо. Энд та карьерийн өсөлтөд байх, сар бүр тогтмол орлого олох боломжтой. Эхний төвшин хэрвээ таны хэрэглэгчийн портфолио 3 төвшөнтэй бол та сар бүр $120. Хоёр дахь төвшин, алтны төвшин хэрвээ таны хэрэглэгчийн портфолио 12 гишүүнтэй бол сар бүр $300 он.
Өрөв дахь төвшин Platinum пөцөг гишүүнтэй $450, дараа нь Titan $750, Jade $1020, Pure $2400, Emerald $4500. Энэ хамгийн чухал нь ойлгох зүйл бол та өөр төвшөнд хүрэх боломжтой бөгөөд энэ нь хүн бүрийн зарлага хүсэл тэмүүлэлт нийц юм. Веда нэмэлт орлого хийж байгаа мөнгөнөөс Titan хүртэлх төвшин харьмаа. Хэрвээ та нэмэлт орлого хүсэж байвал эдгээр төвшин анхаараарай. Jade-аас Ruby-т харин хэрвээ танд жинхэнэ хүсэл тэмүүлэл шийдэмгий байдал багаавал Sapphire, Diamond, давхар Diamond, гурвалсан Diamond, хөх Diamond, бүр хар Diamond зэрэг сонирхолтой төвшин бий. Энд би онцолж хэлэх ганц зүйл бол мэдээж хэрэг энэ бүхэн тэнгэрээс зүгээр унаад ирэхгүй. Та ажиллах хэрэгтэй, сах хилгаттай байх хэрэгтэй, урт хугацааны алсын араатай байх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Эдгээр бүх давуу талыг ашиглахын тулд бид Pack Turbo нэртэй багц гаргах хэрэгтэй. Энэ танд бүх үйлчилгээ нэвтрэх боломж, мөн өөрийн платформоо өөрийн эргэн тойрны 4 хүнтэй хуваалцах боломжийг олгоно. Эхлэхэд ердөө $588, дараа нь сард $120 гэсэн. Гэхдээ энэ жинхэнэ алтан боловж байна. Сар бүр таны $120 өргөдөгдөггүй, харин оноо болгон хувирдаг. Энэ нь хэрэглэгч оноо. Түүнээс жилүүн танд 2 дахин ихийг буюу $240 энэ нь хэрэглэгчийн оноо. Өөрөөр хэлбэл $240-тай тэнцэх оноог онох нь. Хөвчөндөө сар бүр та төлбөрөө төлөвч аялдаа ашиглах боломжтой үндэснийг 2 дахин хэрэгавдаг. Хэрвээ та одоо ч гэсэн тэгвэл мэдэн сар бүрийн гишүүнчлийн төлбөр яах вэ гэж асууж байгаагаар хариулт нь маш энгийн. Клубт ердөө 3 хүн санал болгочвол таны гишүүнчлийн төлбөр бүрэн өөрөө сайн хуучдаг. Юун дээр нэмээд жил бүр та оноогоо 100% ашиглах боломжтой. Life Experiments-ийн каталогт багтсан аль нэг аялын чиглэл үнж хэрэглэгчийн оноогоо бүрэн ашиглах боломжтой. Урдэн гэвэл та жилфүр өмнө төлбөргүй аялж, үнэ зэрэгцээ нэмэлт дарлагын их хүсвэрээ хөгжүүлж чадна. Энэ бүхнийг үзсний дараа танд 2 софт. Нэгдүгürt энэ видеог хаагаад өнөөдөр юу ч өөрчлөхгүй байхаар шийдэх. Тэгээд 1 жилийн дараа эргээд харахад энэ боломжийг ашиглах ёстой байсныг өөртөө хэлэх болно. Хоёр дахь сонголт бол бидэнтэй нэгдэр. Одоо л хэл, хям дүнээр айлж хэл. Өөрийн дижитал бизнесээ бий болгоо. Өөртөө зохих эвчүүлэгөө бүрдээ. Мянган хүн үнийг таны өмнө аль хэдийн хийсэн. Ганцхан асуулт үлдлээ. Дараагийн талах.